Орой минь. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Яг гэвэл би тайлагчгүй нууцтай нэг болох Бэтлехемийн одны талаар тайлбарлана. Энэ 2000 жилийн турш одоог болтол нууц хэвээр л байсан. Хэдэн зууны туршид хүмүүс энэ од үнэхээр жинхэнэ байсан уу? Эсвэл сүм зохиосон уу гэдгийг мэдхийг хичээсэн. Хүмүүс түүхийн туршид энэ хоёр ойлголтын дээр л хуваагдаж байсан. Эхний хүмүүс нь Библиэд итгэдэг, Библиэд одны тухай гардаг учраас энэ түүхийг үнэн гэж боддог. Тиймээс одны талаар нэх анхаардаггүй. Харин нөгөө талд аливаа зүйл шүүмжтэй ханддаг хүмүүс бий. Тэд одны түүхийг уншихаараа ийм од байх боломжгүй, жирийн одноос өөр вэ. Тиймээс сүмүүд нь Назарын Есүсийг үнэн гэдгийг батлахын тулд энэ түүхийг зохиочихж гэж үздэг. Энэ бол өөр төлөвлөлтөд байдаг хүмүүсийн бодол. Гэхдээ бид одоо энэ талаар ярилцахгүй. Харин бид одыг нууцлаг онцлог шиг л авч үзнэ. Энэ бүгдээрээ Библиэс бидэнд энэ онцлогыг тайлахад тусдах бүх сэжүүрийг олж аваад түүнийгээ бидний мэдэх бодит түүхэн үйл явдлуудтай харьцуулан үзэж тохирох зүйлс байгаа эсэхийг харцгаана. Үр дүн таныг үнэхээр гайхшруулна гэж бодож байна. Би презентац эхлэхээс өмнө ихэвчлэн энэ зүйлийг яагаад хийх болсон тухайгаа ярьдаг. Хүмүүс ихэхдээ энэ тухай мэдхийг хүсдэг. Би бол одоо орон судлаач, би бол хуульч. Миний үүнийг хийж байгаа нь хачин байгаа. Гэхдээ би Бэтлехемийн одны талаар маш их сонирхож эхэлсэн. Сүүлдээ бүр гүн орсон. Тиймээс л би энд байна. Би хэрхэн Бэтлехемийн одыг сонирхож эхэлснээ ярьж өгье. Манай хөрс залуу хүмүүсийн хашаанд зул сарын баярын чимэглэл хийж өгч илүү мөнгө олохыг хүссэн. Тэндээс л энэ бүхий эхэлсэн. Тэгээд тэр хаалганаас хаалга дамжин бүх хөршүүдийн хэрэг орсон. Тэгээд манай хаалган дээр ноён Ларсон, та миний номыг хараад хашааны чимэглэлээ сонгооч, би танд хийж өгье гэсэн. Би номыг нь харахад дүүрэн галуунууд, туулаанууд, бэлгнүүдийн зураг байсан. Би итгэлийн амьдралд өөрийгөө гүн зориулсан хүн учраас тэр зүйлс надад тохиромжтой санагдаагүй. Тиймд би татгалцсан. Мэдээж надад тэгж хэлэх хэцүү байсан. Тэр манайхаас бусад бүх хөршүүдийн хашааг чимгэлсэн. Үүний дунд 100 сараар манай хөршүүд бүгд адилхан гэрэлтсэн чимгэлэлтэй болцгоосон. Тэгтэл өөр хотын хүмүүс манай хот руу машинтайгаа ирж хотын годвар машина удаан жолоож хүүхдүүд нь машинаа зохиор баярлаа харж тэгээд Ларсны байшинд ирэхэд зүгээр л харахгүй. Би яалчгүй нэг юм хийх хэрэгтэй болсон. Гэтэл миний бяцхан охин Мэри 3 мэрэгнийг хий гэж шийдсэн. Тэгээд бид 3 мэрэгнийг хийсэн. 3 мэрэгнээ нэг иймэрхүү өндөртөө зогсоогоо даавуу нөмөргөөд урд хашаанд маш шалхаагаар алуулахад ерөнхийдөө дайжгүй болж эхэлсэн. 3 мэрэгэн байгаа учраас өөр юу хэрэгтэй вэ? Од хэрэгтэй шүү дээ. Мэри аава одоо од хийлдэ гэж хэлсэн. Би шууд хуйлч хүний бодлоор тэр од юу байсан бэ? Би яг ямар од хийх хэрэгтэй вэ? Юу шиг харагдаж байсан? Тэнгэрт хэр удаан байсан? Харвсан од байсан уу? Дэлбэрсэн од уу? Эсвэл тэнгэр илч байсан уу? Гэх мэтээр гайхаж эхэлсэн. Дараа нь би санаандгүй одоо орон судлаач докторийн нийтлэлийг уншсан. Нийтлэлдээ тэр од оршиж байсан үнэ гэсэн байр сууриас бичсэн байсан. Энэ миний гайхширлыг төрүүлсэн. Би уншсан боловч үндэ толгой хүрээгүй. Би ч одоо оронч биш шүү дээ. Хэдийгээр ойлгоогүйс нийтлэлээ хадгалсан. Тэгээ жил бүр 100 сарын баяраар нийтлэлээ гаргаж уншдаг болсон.
Нэг өдөр энэ тухай судлаа да миний одоо оронч мөн эсхийн хамаагүй би тэр одны талаар мэдхтэй л нэг мэдэндээ гэж шийдсэн. Дараа нь иймэрхүү зүйл болсон. Манай сүм надаас essential гэдэг хичээл заахыг хүссэн. Энэ Библиэлд суурилсан Христийн итгэлийн тухай хичээл юм. Тэгээд би essential хичээлийнхаа хөтөлбөрөө бэлдээд голдоо орж байхдаа хичээлийнхаа нэг хэсэгт Библийг үнэн гэдгийг баталсан боловч Библиэд бичигдээгүй үйл явдлыг оруулъя гэж бодсон. Тэгээд хичээлүүдэд нэгтгэж байхад миний толгойд од орж ирсэн. Би шууд л Бэтлехемийн од энэ бол бодит түүхэн үйл явдал гэдгийг сансан. Үүнийг гэрчлэл болгон оруулвал ямар вэ? Би шууд л одоо эхлэе гэж бодсон. Тэгээд би одоо орны компьютерийн програм худалдаж аваад за одоо эхлэе. Нэг өдрийг гэж хойш тавихаа болъё гэж шийдсэн. Би орой болгон октоудын унтсны дараа гадаа байшингийн ард гараад нийтлэлээ уншиж нийтлэл бичигдсэн бүх одуудыг компьютерийн програмаа ашиглан олохыг хичээсэн. Энэ нь хэдэн сараас бүтэн жил үргэлж ирсэн. Эцэст нь бүгдийг нь олсон. Маш их од олсон. Би үнэхээр гайхширсан. Хамгийн анх essential хичээл дээр энэ презентацийг үзүүлэхэд үзсэн хүн бүрийн ирүүн мултрах шахсан. Би үүнийг илүү олон хүн мэддэг хэрэгтэй гэж бодоод сүмийнхэндээ үзүүлэхэд яг адилхан хүлээж авсан. Бусад сүмүүд надад одны талаар яриач гэж хүсэлт ирүүлсэн. Дараа нь өөр улсаас бүр далайн чандаас хүртэл намайг урьж эхэлсэн. Би Словак, Итали гэх мэт маш олон улс руу явж одыг танилцуулсан. Яагаад гэвэл маш олон хүн одны тухай мэдхийг хүсэж байсан. Хэрвээ хэн нэгэн одоо орны талаар мэдэхгүй нэг иймэрхүү од судлах ажил хийгээч гэвэл мэдээд сонь санагдана. Гэхдээ сул дорой нэгэн алдрыг аавна гэдэг нь нөхөө. Энэ бүхэн миний амьдралын томоохон хэсэг болгоо хуурсан л да би гомдолж байгаа юм биш л дээ. Зүгээр л миний амьдрал маш том гинти явдал болсон. Магадгүй та хэрвээ од байсан юм бол яагаад бид одоо л үүний тухай сонсч байна вэ гэж бодож болох юм. Яагаад ямар ч түүхийн номонд энэ тухай бичигдэж байгаагүй юм бол? Би энэ тухай их гайхаж байсан. Би энэ бүхнийг хийснээр дараа яагаад энэ бүгдийг одоо л олж мэдж байгаа юм бол гэж их гайхсан. Яагаад гэдгийг би товч тайлбарлаж өгье. Энэ таны мэдэх ёстой хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт Нарны аймгийн хөдөлгөөнүүдийг олох томьёо үүсгэс өмнө эртний хүмүүс Тэнгэрийг хэрхэн шинжиж байсныг бид хэлж мэдэхгүй. Энэ томьёог 1600 онд нээсэн. Үүнийг хэн зохиосныг мэдэх хүн байна уу? Коперникс сонслоо. Коперник дэлхий биш нар бол төвцөг гэдгийг олж нээсэн хүн. Би гаригуудын хөдөлгөөнийг тодорхойлдог зөв томьёог олох хэрэгтэй байсан. Үүнийг Кеплер нээсэн. 1600 оны ихээр Кеплер ертөнц хэрхэн хөдөлгөөнийг тайлбарласан 3 хуулийг олж нээсэн. Эдгээр хуулиуд одоог болт хэрэглэгддэг. Энэ томьёог НАСА болон ИСА гаригуудын байрлалыг тодорхойлохдоо ашигладаг. Тэд 13 жилийн зайтай байдаг гариг руу пуужингаа хөөргөж туршилт хийхдээ энэ томьёог ашигладаг. Яагад гэвэл гаригууд нарийн тогтсон цагны хөдөлгөөнтэй адилхан. Кеплер 1600 онд үүнийг нээхээс өмнө Тэнгэрийн харагдах байдлыг тодорхойлж чаддаггүй байсан. Одоо бид Кеплерийн нээлтийг ачаарч чаддаг болсон. Тэр томьёог нээх явцад түүнд маш их асуудлууд тулгарч байсан. Дэх үед математик тийм ч амар байгаагүй. Учир нь тоонууд толгой дотор эсвэл цаасан дээр л бодогддог байсан. Нэг одны байрлалыг олоход маш их тоо бодох хэрэгтэй байхад Кеплер бүр бүх однуудын байрлалыг олохыг зорж байсан. Энэ маш их ажил. Бодвол тэр үзэг даван цааслаа ашиглаж байсан баг. Кеплер магадгүй ганц л хүснэг зурах гэж маш их цаг зарцуулсан баг. Гэхдээ тэр маш сайн томьёо зохиосон. Түүний томьёо яг нарийн зүв байсан боловч зөвхөн тухайн үеийн Тэнгэрийг л тодорхойлох боломжтой байсан. Яагад гэвэл Тэнгэрийн үзэгдлийг буруу өдөр эсвэл буруу 7 хоногт эсвэл буруу цаг тооцоод бол маш чухал зүйлийг алдах боломжтой байдаг. Харин одоо бүх зүйлс өөрчлөгдсөн. Томьёонуудыг бүгдийг нь програмчилсан учраас бид өнөөдөр одны тухай сонсож байна. Бид нэг л шөнийн Тэнгэрийг дэлхийн хаанаас бол хаанаас бүх түүхэн цаг үеуд хардаг. Одоо Тэнгэрийн дүрсийг компьютероор хөдөлгөөнд оруулах нь маш хэлбэр болсон. Кеплер бол шашинлаг залуу байсан. Тэр энэ бүх хуулиудыг олж илрүүлчихэд хамгийн ихэнд Бэтлехемийн одын юу болохыг мэдэх гэж хичээсэн. Тэр энэ талаараа 2 ном бичсэн байдаг. Гэвч Кеплер одыг олж чадаагүй. Шалтгаан нь одыг Тэнгэрээс сайхтаа буруу он жилүүдэд тайлсан. Кеплер 1-р зууны түүхийг буруу ойлгож байсан түүний асуудал байсан. Тэр чухал хүний өгсөн өдрийг андуурсан энэ түүнийг буруу он жилүүдийг судлахад хүргэсэн. Тэр чухал хүн бол Херод хаан байсан. Бидний мэдх Есүсийг алахыг хүсч байсан Херод хаан. Мэдээж Есүсийг төрөхөд Херод амьд байсан. Харин Кеплер Херодыг манай эртний өмнөх 4 онд үгсэн гэж итгэсэн.
Тиймээс тэр Бэтлехемийн одыг манай эртний өмнөх 5 6 7 дугаар оноос тайсан. Эдгээр онуудаас одны талаар юу ч олдохгүй. Кеплер Жосефус Флавиусын бичвэрүүдээс ашигладаг байсан нь нотлогдсон. Жосефус бол еврей эрдэмтэн. Тэрээр бичвэрүүдээ Есүсийг дэлхийд байх хугацаанд бичиж байсан. Тэр еврей үндэсний түүхийг бичдэг байсан. Тиймээс түүний бичвэрээс Херодыг хизээ өгсөн болохыг дүгнэж гарах боломжтой. Яагаад дүгнэж гарах боломжтой гэвэл тэр үед одоогийн он тооллын системийг ашигладаггүй байсан. Тиймээс тэр манай эртний өмнөх тэдэн он гэж хэлээгүй. Гэхдээ бид бичвэрээс Херодын үхлийг дүгнэн тодорхойлж олж болно. Кеплер Херодыг манай эртний өмнөх 4 онд үхсэн гэж дүгнсэн. Гэвч түүнээс хойш өөр шинэ мэдээллүүд гарч ирсэн. Херодын үхлийн талаар өөр нэг хүн сонирхож эхэлсэн. Тэгээд тэр Жосефусийн бичвэрүүдийн их хувийг судалж хайсан. Тэр Англи болон Америкийн музейд хүртэл хайсан. Тэгээд 1544 оноос өмнөх бүх бичвэр бүр хамгийн эртний их хувийг хүртэл олсон. Тэр бүх бичвэрт Херодыг манай эртний өмнөх 1 онд үхсэн гэж бичсэн. Ямар нэгэн хэвлэлийн алдаа гарснаас буруу мэдээлэл тархагдсан. Хэрвээ танд Жосефусийн ном байгаа бол таны номон дээр Херодыг манай эртний өмнөх 4 онд үхсэн гэж бичсэн байгаа. Яагаад гэвэл энэ дэлхийд даяар тархагдсан. Харин бүх эртний номонд Херодыг манай эртний өмнөх 1 онд үхсэн гэж бичсэн байдаг. Энэ мэдээлэл биднийг манай эртний өмнөх 3 оныг судалгахад хүргэсэн. Эндээс бүх гайхамшгууд ихэлсэн дээ. Би нийтлээс болон Тэнгэрээс шинжлэх ухааны нээлтийг илрүүлж байхад инээдтэй зүйл зохиолдсон. Би хийж байгаа зүйлээсээ эмээсээ энэ бүгдийг зогсооё гэж шийдсэн. Яагаад гэдгийг тайлбарлая. Миний эцэг их харьцангуй хуучин сүг үзэлтэй христчин хүмүүс. Намайг хүүхэд байхаас л одоо орон зурхаагаар оролдох хэрэггүй. Энэ бол зүгээр л нэг худал зүйл. Эсвэл шүтэн шүтэх явдал гэдэг байсан. Аль нь сайн зүйл биш. Тиймээс одоо орноос хол байхыг сургасан. Би гадаа байшингийнхаа ард компьютер дээр тэр шинжлэх ухааныг судалж байхад байж байгаарай. Би чинь зурхаач одоо оронч болоод байна уу да гэж бодсон. Түүний дараагаар би юу ч хийгээгүй зүгээр л зогсоохоор шийдсэн. Оронд нь би Библиэс оддын талаар гүн судалж эхэлсэн. Би Тэнгэрийн шинжлэх ухаанаар оролдож болох уу, болохгүй юу гэдгийг мэдхийг хичээсэн. Бүгдээрээ Библиэс оддын талаар харцгаая. Бүгдээрээ одод болон ордууд хэрхэн бурханд алдрыг өргөдгийг харцгаая. Библийн хамгийн хуучин ном ямар ном бэ? Мэдэх хүн байна уу? Магадгүй Йоб байх. Гэхдээ яг баттай биш. Одоо хүртэл маргаантай байдаг. Гэхдээ Йоб баг хамгийн хуучин ном. Ихэнх хүн Авраамыг Халдейн уураас дуудахаас өмнө еврей үндэстнийг үүсгэхээс өмнө Йоб ном бичигдсэн гэж үздэг. Энэ бол эртний маш эртний ном. Хамгийн хуучны энэ номонд оддын талаар дурдсан сонирхолтой биш гэж юу? Тэгээд тэд бурханд алдрыг үргэж байгаа. Үүнийг харцгаая. Йов өстөр ингэж гардаг. Бурхан 7 бурхан мичид марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ. Дараагаар номны хойхон хэсэгт бурхан Йовоос асууж: Йова, чи мичид 6-ыг холбож марл 3-ыг салгаж чадах уу? Чи оддын ордуудыг үлрэлт нь удирдах 7 бурхан түүний дагуулаар залж чадах уу? Бурхан хэлэхдээ чи чадахгүй Йова. Би оддыг бүтээсэн юм. Би ордуудыг бүтээсэн юм. Би бүгдийг удирддаг юм. Энэ ордууд болон одод бурханд алдрыг өргөж байна. Исаадэр юу гэж үснэг одоо харцгаая. Нүдэн өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчирч нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Гайхамшигтай. Бурхан бүгдийг нь бүтээгээд бүгдэнд нь нэр өгсөн байна. Та нарын дунд агаар мандлын Хабил телескопын зургийг харж ирсэн хүн байна уу? Гараа өргөж би хармаар байна. Зарим нь ихэнх нь байна. Гэтэ бүгдээрээ биш. Санаагаа ойлгомжтой болгохын тулд би таашд нэг юм үзүүлье. Юу ярьж байгааг тайлбарлая. Энэ бол галактикийн шанган орхоо удахгүй үүний тухай ярина. Та бүхэн Хабил гэж мэдэх байх. Энийг би суур телескоп гэж нэрлэдэг. Дэлхийн агаар мандлын гадна байдаг. Тиймээс окторгуй руу харахад дэлхийн агаарын бохирдол болон үйл саад болдоггүй. Энэ телескоп нь тэр вакуум орчинд байдаг. Маш гүн окторгуйг маш сайн харуулдаг. Хабил бий болсоор бид өмнө огт мэддэггүй байсан гүн окторгуйн талаар маш их зүйл сурч авах боломжтой болсон. Жишээлбэл бид окторгуй сүүн замаас гадна хамгийн багадаа 100 тэрбум галактик байгаа гэдгийг мэддэг болсон. Энэ бүх галактик тус бүрт хамгийн багадаа 100 тэрбум одод би жижигхэн юм шиг санагдаж байна уу? Энэ бол Cap Hole галактик. Үүнийг үзэсгэлэнтэй болохоор та нарт харуулж байгаа юм биш. Би та нарт энэ олон зэгүүдийг харуулахыг хүссэн юм.
Өрөө харанхуй тул илүү гайхалтай харагдаж байна. Энэ бүх цэгүүдийг та нар од гэж андуурч магадгүй гэхдээ эдгээр нь од биш галактик. Нэг галактикт хамгийн багадаа 100 тэрбум одод байгаа. Яг бидний сүүн зам шиг. Бурхны нүдэнд ертөнц маш том харагддаг болов уу? Би тэгж бодохгүй байна. Учир нь тоонууд буруу ойлголтыг төрүүлдэг. Тоонууд маш толгой ирүүлмээр байдаг шүү дээ. Миний биологчаас надад хүний биед 100 их 89 байдаг гэж хэлсэн. Тэрбум биш их 80 шүү. Энэ намайг аврах хүн болгож байна уу? Би мэдэхгүй юм. Аль үнцгээс харж байгаагаас шалтгаалж баг. Бурхан ертөнцийг том гэж боддог үгүй би мэдэхгүй. Бурхан магадгүй ертөнц би ертөнцийг хаана тавьсан бэлээ гэж асууж байж болох юм. Бурхан одод нэг бүрийг нэрээр нь дуудсан. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгэрийг нэгэн ч алдагдаагүй. Тэгвэл алдагдаагүй гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Энэ хаана хариалагддаг тэр газаасаа гарах гэсэн үг. Исая ингэж хэлж байна. Бүх одод хэдэн зуун тэрбум одод Бурханы үссэн тэрл газар байдаг. Одоо та бүхэн Дэвид юу гэж хэлснийг үзүүлээ. Ишлэл дуудаг нэр намайг энэ залууд хайртай болгосон. Та нар юу гэж дууддгийг мэдэх үү? Бурхны зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлэгддэг. Би үүнийг сонсоод би ч бас ингэж дуудагдмаар байна гэж бодсон. Та Бурхны зүрх сэтгэлийн хүн баймааргүй нэ гэж юу? Би үнэхээр Дэвидэд хайртай. Та магадгүй дараах дуул номын хэсгийг уншиж байсан бах. Гэтэ та буруу уншсан. Би таныг миний аргаар уншаасаа гэж хүсэж байна. Таныг би үйл өгүүдийг уншаасаа гэж хүсэж байна. Дэвид бичгтээ Тэнгэр нь Бурхны сүр жавхлан зарлаж, огторгон түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөр тэдгээр нь ярьж, шөнөөс шөнд мэдлэгийг илчилдэг. Хил яриа хийгээд үгч байхгүй, чимээд сонсогдохгүй. Дуу хоолойн бүх дэлхийд үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж төгжээ. Дэвид өөрөөр еврей үйл өгнүүдийг ар араас нь сонгож однууд хоорондоо ярилцдаг гэсэн санааг хэлсэн хачирхалтай биш гэж юу? Үнэхээр гайхалтай. Ром номон дээр Паул хариулт нэхийгүүч гэсэн нэгийг бодогдуулсан асуулт асуудаг. Энэ асуулт нь еврейчүүд Месиа ирсэн гэдгийг мэдэх үү? Харин Паул мэдээж тэд мэднэ гэсэн гайхшруулсан хариултыг өгдөг. Энэ хэсгийг би Паул өөрийн байр суурийг илэрхийлж бугаар харах туфтаа. Тиймээс итгэлэн сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье, тэд хизээд сонсоогүй гэж юу? Тэгээд тэр Дэвидийн үгийг иш татсан. Үндэ тэд сонссон тэдний дуу хоолой бүх газарт. Тэдний үгс дэлхийн зах хязгаарч хүрсэн. Одоо үнийг өөрчлөн хэлье. Паул хэлэхдээ еврейчүүд болох миний хүмүүс Месиа ирсэн гэдгийг мэдсэн. Учир нь одод тэдэнд хэлсэн. Хэрв Тэнгэрт ямар нэгэн онцгой зүйл болж байгааг дурдаг бол түүний хэлэх гэсэн санаа бүрэн гарахгүй. Ямар нэгэн онцгой зүйл Тэнгэрт болсон тодорхой. Харин энэ нь юу байсан бэ? Үнийг л бид мэдхийг хүсэж байна. Хамгийн сүүлийн эрх мэдэлтийн Иесус хэлэхдээ нар сар од дээр тэмдэг бий болно гэж хэлсэн. Эдгээр ишлүүдээс оддыг судлах нь зүгээр гэж харагдаж байна. Магадгүй та ноён л харсан. Та хоёр тал тоглоод байна уу та? Та одоо орон зурхаа бол муу гэж хэлсэн. Тэгснэ одын шинжлэх ухааныг судлах нь зүгээр гэж байна. Энэ байж болох уу гэх баг. Мэдээж байж болно. Би бол хуульч би ялгааг нь гаргаж чадна. Миний ялгаа бол би үүнийг термометр ялгагдах хүн гэж нэрлсэн. Хүн бүр термометрыг яаж ажилтгийг мэднэ. Энэ нь танд халуун уу хүүтэн үү гэдгийг хэлэхээс биш таныг халуун эсвэл хүүтэн болгож чадахгүй. Яагаад гэвэл энэ заахал үүрэгтэй. Библиэр одод яг л юм үүрэгтэй байсан. Би шууд судалгаанаас Тэнгэрийг шинжлэх ухааны талаас нь харах нь зүгээр гэдгийг олж мэдсэн. Харин таны амьдралыг өдөрдөг зүйлсийг Тэнгэрээс харах нь зүгээр биш. Үүнийг зурхаа гэж нэрлэдэг. Зурхааг Библиэд хүлээн зөвшөөрдөггүй. Бодит байдал дээр зурхаа болон бидний өнөөдөр хийж байгаа зүйлс хоорондоо ялгаатай. Хуучин гэрээний үед зурхаа хийсэн хүн өөхөх ял авдаг байсан. За одоо би оддыг зөв талаас нь судлах нь зүгээр гэдгийг мэдлээ. Оддыг хүний амьдралыг өдөрдөг зүйлс биш, харин шинжлэх ухааны талаас нь харах нь зүгээр. Би шаргуу ажилласны эцэст нийтлэлээр байгаа зүйлсийг олсны дараа бүр илүүгээр одны тухай мэдхийг хүссэн. Презентацаа тавихдаа миний ярьж байгаа бүх зүйлс үнэн гэдгийг мэдж байхад л намайг сэтгэл хангалуун тайван болох болно. Би бүх мэдээллээ үнэн гэдгийг олж мэдсэн. Би Матай номыг уншиж эхэлсэн. Энэ яг л Библи шиг байсан. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл тэнд бөөн сэжүүрүүд байсан. Ихэнх судлаачид Матай номод нэх их анхаарал хандуулдаггүй. Зөвхөн одтой хэсэгт л анхаарлаа хандуулдаг. Тэд үнэндээ Библийг анхааралтай авч үздэг. Тэд зөвхөн Матай номны 2 дугаар бүлэгт од байгааг олж харчгаад Библийн аяа Тэнгэрийг харж эхэлдэг. Энэ шалтгаанаас болоод шөнийн тэнгэрийн бараг бүх зүйлс нь ямар нэгэн байдлаар Бэтлехемийн од гэж хэлэгдсэн байдаг. Бараг л бүгд. Би энэ нууцыг тайлахын тулд бүх мэдээлэл сэжүүрүүдийг ухаж хайж байсан. Тэр бүгд нууц хэвээр л байсан. Тэгээд би Матай номыг маш наривчлан уншсан. Би анхаарлаа маш сайн хандуулан уншсны эцэст тэнд одны 9 шин чанар байгааг олсон.
Энэ бол хангалттай их үсвэр. Танд ийм их хэмжээний мэдээлэл байхад өөр хүмүүсийн дэвшүүлсэн санаануудыг үүсгэх боломжтой. Яагаад гэвэл би Матай номонд анхаарлаа хандуулсан. Би энэ асуудал дээр маш болгоомжтой хандсан. Би нөгөө шин чанаруудынхаа 8 тон тохирох нэг зүйлийг Тэнгэрээс олсон. Хэдийгээр энэ сонирхолтой байсан ч бидний хайж бод биш байсан. Хэрэг Библиэд яг таг тохирвол бид одыг олцглоо гэж бүрэн дүүрээ итгэх байсан. Хэрвээ та энэ зүйлийг сонирхож байвал гэртээ хараад Google-ээс хайгаад үзээр их хачин, ид шидийн сонин, гаж од гэх мэт зүйлсүүд гарч ирнэ. Аз босоод миний сайт дээгүүр үнэлгээдэд бол хайлтын үр дүнгийн ихэнд гарч ирдэг. Миний сайт бол Bethlehem Star Signet. Би та бүгдийг орж үзээрэй гэж урамшуулмаар байна. Тэгэхээр бүгдээрээ Матай номоос тайллуудыг харцгаая. Юудан Бэтлехэм хотод Иесус төрсний дараа Херод хааны өдрүүдэд Херод хизээ өгсөн ямар чухал болохыг та бүхэн харж байгаа. Хэрвээ тэр манай эртний өмнөх 4 онд өгсөн бол 5-6 оны тэнгэрийг харах байсан. Гэхдээ бид түүнийг 1 онд өгсөн гэж үзээд манай эртний 2-3 оны тэнгэрийг харж байна. Дорн зүгээс мэрэгд Иерусалимд хурж очиод за асуулт байна. Мэрэгд гэж юм бэ? Шидэнтэй адил утгатай. Тэр шидтэн байсан уу? Үйлс номд нэг муу мэрэгний тухай гардаг. Тэгэхээр мэрэгдийн зарим нь муу ээжээ. Бид яг үүндээ мэрэгдийн талаар сайн мэдгүй. Тэд хэдүүлээ байсныг ч мэдгүй. Гэхдээ бид 3 гэж итгэдэг. Учир нь ишлэлээр 3 бэлэг гардаг. Гэхдээ бидэнд еврей философи түүхч Филологийн бичвэрүүд байгаа тул мэрэгдийн талаар зарим зүйлсийг мэдэж болно гэсэн үг. Египтийн Александра хотод еврей үндэсний томоохон бүлэг байсан. Фило тэнд амьдардаг байсан. Тэр маш их зүйлийн талаар бичсэн. Түүний бүтээлүүд одоо хүртэл байгаа. Надад түүний маш олон бүтээлүүд бий. Ихэнх том номын сангууд олон дайнаас болж харамсатайгаар устгагдсан. Тиймээс ихэнх 1-р зууны түүхүүд устсан. Гэсэн ч Филологийн хадгалагдсан үлдсэн бүтээл мэрэгдийн талаар дурдсан байсан. Тэр мэрэгдийн тусгай сургуулийн тухай тайлбарласан. Тэр сургуулийг зүүнний сургууль гэж нэрлэдэг. Энэ сургуулийн мэрэгдийг тэр магтсан байдаг. Тэр бичгтээ эдгээр мэрэгд байгаль ертөнцийг ойлгодог. Тэдгээрийг бусдад таниулж өгдөг гэдэг байсан. Филологийн бүтээл дурддагсанчлан энэ зүүнний сургуулийн мэрэгд бол анхны шинжлэх ухаанчид. Тэр тухайн үедээ шинжлэх ухаанчид байсан. Би ишлэлдэр гардаг мэрэгд энэ сургуулийнхаа үгүй юу мэдэхгүй. Гэхдээ Матай биднийг тэр мэрэгд зүүнээс ирсэн гэдгийг мэдээсэй гэж өгсөн сонирн биш гэж юу? Миний бодлоор тэр бидэнд энэ мэрэгд сайн сургуулиас ирсэн маш сайн мэрэгд шүү гэж хэлж байна. Энэ зүүнний сургууль нь магадгүй Даниэлийн үр сад байсан байж болох талаар онол байдаг. Даниэл гэртээ эзэж хараагүй. Тэр тэндээ өхөн хөлтлөө байсан. Даниэлийн үр удам тэнд үлдсэн лавта магадгүй энэ л Филологийн тайлбарлсан зүүнний сургууль байх. Мэрэгд сэжүүрээр дүүрэн асуулт асуудаг. Тэд саяхан мэдсэн юуданчуудын хаана байна вэ гэж асуусан. Энд 3 сэжүүр байна. Та ажилласан уу? Мэргэд төрөлт еврей үндэстэн хаан гэсэн 3 зүйлийг дурдж байна. Дараа нь тэд бид зүүн зүгт түүний одыг хараад за энэ төр зогсоё. Яагаад гэвэл би орчуулгыг жоохон засмаар байна. Мэргэд хэлэхдээ бид зүүн зүгт түүний одыг харсан гэж хэлсэн. Мэргэд зүүн зүгт байсан. Иймээс зүүн зүгт байхдаа зүүнтэй одыг харсан. Гэхдээ энэ гректэй тохирохгүй байгаа. Грекчүүд хэлэхдээ од зүүнээс мандсан гэж хэлсэн. Энэ өөр нэг сэжүүр. Ихэнх однууд дэлхийн эргэлтээс болоод зүүнд манддаг. Гэхдээ бүгд биш. Жишээлбэл пулсар од зүүнээс манддаггүй. Тэгээд мэрэгд бид түүнд мөнхөөр ирлээ гэдэг. Энэ дахин нэг сэжвэр. Бодит байдал дээр мэрэгд еврей үр сад байсан байх магадaltaй. Учир нь тэнгэрээс еврей ухааныг хайж байсан. Яагаад гэвэл харсан зүйлдээ сэтгэл нь хөдлөн тэмээгийн унан Иерусалим руу 1000 гаруй километр явах болсон бай. Тэд Юда хааны талаар асуугаас гадна түүнд мөрөхийг хүсэж байна гэж хэлсэн. Энэ тэдний яагаад Иерусалим руу ирснийг тайлбарлаж байна. Хин Юда хаанд мөрөхийг хүсэх вэ? Еврей үр садл байна үстэй. Херодын хариу үйлдэл ямар байсныг ажиглаарай. Херод хаан болон бүх Иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж ийн. Мэргэдийн хэлсэн түүхийг сонссон хүн бүр бачимдсан. Энэ л бас сэжвэр. Удахгүй энэ талаар дахиж ярина. Энэ яагаад сэжвэр вэ гэдэг талаар ярив. Учир нь энэ жоох нууцлагдсан юм. Би буцаад энэ тухай ярина. Та нарын хийчин сүүн замыг харж байсан бай. Бараг бүгд энэ ийм учиртай. Манай улсын ихэнх газар сүүн замууд харагддаггүй хэдийн шалтгаан байгаа. Гэрлийн бохирдол, агаарын бохирдол бол гол шалтгаанууд. Гэхдээ эрт үед энэ хоёр нь асуудал биш байсан. Тэдэнд энэ шиг ийм тод гэрэл байгаагүй. Тэдний харсан хамгийн тод гэрэл нь жижиг гал байсан. Тэдний нүд тухайн нөхцөл байдлаа дассан байсан. Бас тэдэнд агаарын бохирдол байгаагүй. Энэ харах орчин гихсгэж байна. Үр дүнд нь тэд бүгдээрээ сүүн замыг харсан. Тэд од болон ордуудыг ерөнхийдөө мэддэг гэсэн үг. Тэр үед сүүн зам нь нүдэнд тодорхой харагддаг байсан. Бидний одоогийн ихэнх хотуудтай адилгүй. Тэд одуудыг мэддэг байсан өөр нэг шалтгаан бол ойрхот орнод бол халуун хуурай газар. Зуны цагт хүмүүс дээвэр дээрээ унтдаг байсан. Яагаад гэвэл өндөрлөг газар арай аюулгүй. Халуун гэрээсээ гарan арай сэрүүн газар хөвтөө тэд юу харах вэ? Та нар шиг л интернетийг үү? Үгүй дээ.
Тэд шөнийн турш оддыг л хардаг байсан. Унтаагүй сэрүүн байгаа бол оддыг л харна. Хүмүүс Тэнгэрийг ойлгодог байсан. Тэгтэл Херод болон бусад хүмүүс мэрэгдээс одны тухай сонсоод гайхширсан. Тиймээс л энэ сэжвэр. Энэ сэжвэр 2 удаа гардаг. Удахгүй дахиад гарна. Тэгээд Херод бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулад Христ хаан төрөх ёстойг лавлаж эхлэв. Одоо юу болох вэ гэвэл ахлах тахилч болон хуулийн багш нар Микагийн үгийг иш татаж хэлнэ. Мика үнийг иш үзүүлсэн. Үнэндээ Мика Бэтлехемийн хүүхдүүдийг Херод хаан хөнөөлгөнө гэдгийг ч иш үзүүлсэн байдаг. Хааны мэрэгжлэнүүд хэлэхдээ Юудан Бэтлехемд хаан төрнө. Учир нь иш үзүүлэгч Мика инхүү бичсэн. Юда нутгийн Бэтлехем чи Юдагийн дээдсийн дунд огтхонч дорд биш. Учир нь миний ард түмэн Израилийн хончин болох удирдагч чамаас гарна. Ингэж Херод хүүхдүүдийг хөнөөлөхөөр шийдсэн. Тэгэд Херод мэрэгдэг нууцаар дуудаж од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуусан. Сэжвэр 2 дахь удаа гарч ирж байна. Херод од хизээ гарсныг мэдээгүй учраас асуух хэрэгтэй болсон. Энэ бол чухал сэжвэр. Дараагийн сэжвэр бол од үзэгдсэн цагтай холбоотой. Бүгдээр 9 шинжийг батлах гэж оролдож байна. Тэр тэднийг Бэтлехем рүү явуулж яв. Тэр хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгт. Би бас очиж түүнд мөргөнө гэлээ. Тэд хааны айлдрыг сонсоо замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтэд харсан од тэдний өмнө явсаар хүүхдийн байсан газар хүрээ тогтов. Энд дахин 2 дахь сэжвэр гарч ирж байна. Иерусалимаас Бэтлехем хүртэл од тэдний урд байсаар байна. За одоо үүнийг авч үзье. Та магадгүй Иерусалимийн газрын зургийг мэдэхгүй бах. Иерусалимаас Бэтлехемийг олохын тулд тань тоо эсвэл од хэрэггүй. Та төв замаа даган зүүн зүгт өрдөөл 8 км явна. Иерусалимаас Бэтлехем харагддаг гэсэн. Бэтлехемийн зүүнтэд 8 км-т бий. Од тэдний урд байсан. Иймээс од зүүн зүгт байсан нь ойлгомжтой. Хэдүүлээ одоо шинэ сэжвэр гаргаж ирье. Тэд зүүн зүгт байхдаа одыг харсныг санаж байна уу? Дараа нь тэд Иерусалим руу аялцгаасан. Тэнд ч бас тэд одыг харж л байсан. Энэ од удаан хугацаанд байсан гэсэн үг. Энд хэлэхдээ хүүхдийн байсан газар хүрээ зогсоо гэсэн. Энэ бол 9 шинжийн хамгийн хэцүү. Од хөдлөхгүй зогсож чадах уу? Та чадахгүй гэж бодож магад. Гэхдээ энэ од зогссон. Би одоо танарт үзүүлье. Та одоо одын тухай ямар ч хуршүүдээс илүү мэддэг боллоо. Та одыг олох 9 шинжийг ч гэсэн мэддэг болсон. Би та бүхнээс шалгалт авъя. Санаа битгий зовоорой. Та нас дүн тавихгүй. Эхний асуулт. Тэр од солир буюу харавсан од байсан уу? Үгүй ээ, би танаас санал нэгдэж байна. Яагаад биш вэ? Тэнд 6 8 шалтгаан бий. Яагаад? Зогссон, тийм ээ зогссон. Харавсан од тэгдэггүй, тийм биз? 2 секунд л болдог. 2 дахь руу орой. Тэгвэл сүүлд од байсан уу гэж бодож байна. Би энэ асуултанд таны өмнөөс хариулж өгье л да. Сүүлд од бол арай боломж нэр дэвшигч. Яагаад гэвэл энэ бусад од шиг зүүнээс манддаг, удаан хугацаанд байж чаддаг. Энэ гайхалтай сүултээ учир нэг цэгээс нөгөө цэг зам гаргаж явдаг. Их гоё л доо. Гэхдээ надад энийг сүулт од гэж бодохгүй байх 3 шалтгаан бий. Эхнийх нь бодит боловч хүчтэй шинжлэх ухааны үндэслэлтэй биш. Хамгийн эртний түүхэд хадан чулуун дээр бичигдсэн байдаг. Эрцэг сүулт од юм уу муу зүйлсийг зүгэндэг байсан. Яагаад гэвэл гинтл хаанаас юм бууж ирдэг. Тэгээ буухтаа олон зүйлсийг сүйтгэдэг байсан. Ихэнх эрт үеийн хадан чулуун бичээсийг харах сүулт одыг зурсан хадан бичээс дээр амьтад түүнээс үргэлж цугцсан байдаг. 20 дугаар зуунд хүртэл хүмүүс сүулт од бол мууг зүгэндэг гэж итгэдэг байсан. 20 дугаар зуунд Хейли сүулт од үзэгдэхэд бүх сүмүүд дүүрсэн. Хүмүүр дэлхий сүрч байна гэж бодсон. Миний бодлоор тэр бол сүулт од байгаагүй шалтгаан нь бурхан муу ёр зүгэндэг зүйлийг ашиглан Месиа ирж байгааг зарлах уу? Магадгүй л гэхдээ л би тэгж бодохгүй. Сүулт од биш гэж бодох өөр шалтгаанууд байгаа. Маш сайн одон орны тэмдэглэл хөтлсөн хэд хэдэн эртний улс бий. Тэднээс алдартай нь Хятад улс. Та тэдгээр тэмдэглэлээс бидний таамаглал болсон сүулт одыг манай эртний өмнөх 2-3 онуудад харуул ямар ч мэдээлэл олохгүй. Миний бодлоор сүулт од биш гэдгийг батлах хамгийн хүчирхэг баталгаа бол жоохон инээдтэй л дээ. Энэ юу вэ гэхээр Херод энэ талаар гайхширсан. Херод од хизээ үзэснийг мэдээгүй учраас асуусан. Энэ од гарахад тэнгэрт ямар нэг онцгой зүйл болоогүй гэдгийг хэлж байна. Мэргэд тайлбарсны дараа л Херод гайхаж гисэн. Энэ надад хачирхалтай санагдсан. Мэргэдүүд ир сүүлийн 9 сар юу болж байсан тухай хэлэх үед миний бодлоор Иерусалимчууд бүр гайхсан баг. Тэр эрт цагт буюу бүх хүн шөнийн тэнгэрийг хардаг байсан. Тийм улсад хэрвээ сүулт од харавсан бол бүх хүмүүс мэдэх байсан биш гэж үү? Мэдээ сүулт од муу ёриг зүгэндэг учраас хот тэр аяараа мэдэх байсан. Хүн бүр ам уралд энэ тухай л ярих байсан. Тиймээс сүулт од бол бараг л биш. Тэгвэл нөгөө од Ново гэдэг дэлбэрсэн од байсан уу? Тэд яг тодорхой цагт үзэгдэх нь таарч байна. Тэнгэрт урт төвтөр хугацаанд байдаг. Мөн тэд иргэдэг хөдөлгөөнтэй учир зүүн л манддаг гэсэн. Гэтэ Ново бол биш. Хэрвээ Хятадын тэмдэглэлийг харуул тэр Ново одны тухай тэмдэглэгдээгүй байгаа. Мөн Херодод асуух шалтгаан байхгүйсэн. Хэрвээ энэ од үзэгдсэн бол бүгд мэдэх байсан.
Бид бүгдийг шалгаа дуусчихсан уу? Үгүй ээ, энд өөр нэг төрөл бий. Тэнүүшлэгч од гэж нэрлэгдэх өөр нэгэн төрлийн одод байдаг. Орчин үед тэдний гариг гэж дууддаг болсон. Гэхдээ гариг гэдэг үг нь грек хэлний тэнүүшлэг гэсэн утгатай. Яагаад ингэж дууддаггүй гэвэл тэд хөдөлгөөнгүй оддын бүсэд тойрон хөдөлдөг. Та нар өнөөрөө гадаа гараа тэнгэр рүү хараараа. Маш том бүрхсэн оддыг олж харна. Бид ихэнхдээ дэлхийг тойрсноор хардаг. Эдгээр агаар мандал байгаа однуудын ихэнх нь маш удаан хөдөлдөг. Дэлхий эргэж байгаас болж бид ингэж хардаг. Дэлхий эргэснээр оддыг зүүнтэд мандууж баруунтай жаргадаг. Ихэнх однууд хөдөлгөөнгүй одны төрөл байдаг боловч тэнгэрт мөн тэнүүлж од болох гаригуд байдаг. Гариг нь хөдөлгөөнгүй одны бүсийн ойролцоо нүүгээд явж байдаг. Тэд сонирхолтой зүйл ид. Магадгүй энэ тэнүүлж оддын нэг нь Месая одтой холбоотой байж болох юм. Энэ бидний таамаглал болно. Хин нэг нь хамгийн том гаригийн систем юу болохыг мэдэх үү? Бархас үед бол Ромын бурхтын хамгийн дээд бурхан. Бидний дуудгаар аврах хий. Биднээс хол зайд оршдог хамгийн том гариг. Диаметр нь дэлхийн диаметраас 11 дахин их. Хэмжээгээр 100 дахин том. Явх орбит нь замын дэлхийгээс хамаагүй бол нарыг тойрохдоо бараг 12 жил зарцуулдаг. Том байсан учраас эрт цагаас хаан гариг гэгдэг байсан. Бархас үед магадгүй Месая одтой ямар нэгэн байдлаар холбогдож болох юм. Энэ бидний шалгах таамаглал. Бархас үед та нэрнүүдийг авснараа бидний шалгуур тэнцсэн гэсэн үг ш. Бархас үед маш онцгой зүйлсийг хийж Библийн бүх 9 шинжийг хангах ёстой. Бархас үед эдгээрийг хийсэн үү? Одоо би та нарт оддын бүжгийг үзүүлээ. Бүгдээрээ Тэнгэрийг ажиглаа 2000 жилийн өмнө яг юу болсныг харцгаая. Энэ програмыг оддын шөнө гэж нэрлэдэг. Энэ бол Европсын програм. Та бүхэн гайхалтай зүйлийг харахын тулд өнөөдөр би үүнийг хэрэглэж үзүүлье. Хэрвээ та одоо орон сонирхож байвал энэ маш сайн програм. Дэлхийд даяар одоо орончид өргөн хэрэглэдэг. Энэ маш нарийн зөв үзүүлдэг. Энэ програм Кеплерийн гаригийн хөдөлгөөнийг үндсэн 3 хувь болон түүний шинчилсэн хувилбарыг мөн багтаасан. Үүнийг нь Пертербет гэдэг. Миний яг одоо энэ дэлгэцэн дээр үзүүлэх зүйлс эрт цаг Тэнгэрийг тоомчилсон биш, харин гаригуудын байрлалыг яг нарийн харуулна. Яагаад гэвэл нарийн бодож гаргадаг. Бид хаанаас эхлэхээ сонгож болно? Вавилоныг сонглоо. Яагаад гэвэл би мэрэгдийн ирсэн газар болох зүүнний сургууль тэнд байдаг гэж бодож байна. Энэ өрөөнд байгаа ихэнх хүмүүс Вавилоныг Иракт байдгийг мэдэх баг. Хүмүүс өмнө мэддэггүй байсан. Харин одоо ер нь гадралдаг болсон. Энэ Багдадаас зүүн зүгт 100 шахам километр зайтай. Та энэ програм дээр өөрийн хүссэн цагаа сонгож болно. Бид манай эртний өмнөх 3 оны 9-р сарыг сонглоо. Энэ зүгчийг заасан тэмдэг байна. Энэ зүүн гэж ütсэн байна. Энэ улаан зураас бол бархас үеийн тэнгэр дэх зав. Та нарт харахад хэлбэр болох үүднээс ингэж тэмдэглээ. Би тэнгэрийн дүрсийг програмаа ашиглан хөдөлгөөнд оруулахад тэр үед яг юу болсон дэлгэцэн дээр дис дараалалаараа гарч ирдэг. Энэ програм яадаг вэ гэхээр бүх томьёог уншаад болсон үйл явдлуудыг шалгаж бидэнд яг үнэн зөвөөр нь харуулдаг. За одоо харъя. Бархас үед мандаж байгааг харж байна. Ямар гоё вэ? Ноёнлаарс. Илүү гоё зүйлс байгаа юу? Тэмээ байгаа. Тэнд хоёр зүйл байх ёстой. Гэхдээ бид харж чадсангүй. Та хоёр объектыг харсан уу? Энэ дэлгэцээ яг энэ хэвээр нь үлдээгээд би та нарт арай өөр дэлгэцэн дээр юм харуулна. Би томруулаад та нар тэнд хоёр объект байгааг олж харна. Энэ бол бархас байд. Харин энэ жижиг нь бол од. Энэ одыг Регулас гэж нэрлэдэг. Вавилончууд Регуласыг хаан гэж дууддаг. Ромчууд харин Рекс гэж дууддаг. Энэ бол бас хаан гэсэн утгатай. Энэ бол хаан од. Хаан од болон хаан гариг хоёр маш ойрхон төхөж байна. Би гадаа компьютер дээр үүнийг олцоход хаан байна. Ямар янзтай вэ гэж бодсон. Энэ давхцал надад сонирхолтой байсан. Мөн надад с жиг бүхий санагдсан. Би бол хуульч. Одоо оронч биш. Би тэнэг хүмүүд мэдэрмээргүй. Би бас ямар нэгэн хэрэггүй зүйлийг ол цагаа өрмээргүй. Магадгүй энэ давхцал 4 өдөр болгон болдог гэж болно шүү дээ. Би тэгээд урагшаа хойшоо гүйлгэж үзээд энэ давхцал хэрэг тохиолдог вэ гэдгийг мэдэх гэж хичээсэн. Бүгдээрээ урд хойдох мэдээлэлээ нийлүүлэн таамаглал дэвшүүлээ. Тэр мэргэд хэдэн настай байсныг би мэдэхгүй л дээ. Гэхдээ таамаглая. Тэр мэргэн болохын тулд ихэнд нь шав болох хэрэгтэй. 20 наснда төгссөн гэж бодъё. Магадгүй 50 жил ажиллаад хараан муудад аливаа зүйлийг ажиглаж чадхаа болсон гэж таамаглая. Хэрвээ нөхцөл байдал нь ийм байсан гэж үзвэл цаг агаар тогтсон үед тэд иймэрхүү зүйлсийг өмнө 2-3 удаа харж байсан. Энэ давхцал нь ямар нэг ховор сонирхолтой зүйл байсан учраас тэр бичиж авсан баг. Гэхдээ энэ тэднийг Иерусалим руу явуулахаар хангалттай сонирхолтой бол биш.
Өөр шалтгаан байсан. Би тэнүүлч од нь хөдөлдөггүй одны бүсийг тойрч явдаг гэж хэлсэн тийм биз? Гэхдээ тэд яг зөв явдаггүй. Гаргүй жоохон дүрсгүйдэг. Тэд яадаг вэхээр би та нарт харуулъя. Энэ нэг иймэрхүү харагддаг. Энэ ангараг гариг байна. Ангараг гариг хөдөлгөөнгүй одыг тойрч байна. Тэр яг явах ёстой замаараа явж яснаа удааширч эхэлж байна. Тэгснэ тойрог хэлбэр үүсгэж байна. Тэгснэ буцаа замаа үргэлжлүүлнэ. Дахиад тойрч байна. Ангарага чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ жоохон сонирн байгааз. За ангараг яг саяных шиг л тэнгэрийг тойроо тоглоо яваад байна. Гэхдээ одоо орончид үүнийг буцах хөдөлгөөн гэж нэрлэдэг. Буцах хөдөлгөөн нь бидний хаан зогсож байгаагаас хамаардаг. Яагаад гэвэл бидний зогсож буй дэлхийг хөдөлж байгаа. Энэ яг л чи машин жолоож байгаад өөр нэг машиныг төрүүлэх үед нөгөө машин хойшоо явж байгаа юм шиг харагдахтай адил. Гэхдээ үнэндээ тэр жолооч хойшоо яваагүй. Та зүгээр л хөдөлгөөнтэй газраас харж байгаа болохоор тэгж харагдаж байгаа. Энэ нь яг би дэлхийгээс оддыг харж байгаатай адил. Дэлхий өөр нэг гаригийг тойрч өнгөрөхөд гариг хойш явж байгаа юм сонио харагддаг. Мэдээж бархас сойд хүртэл ингэж харагддаг. Бархас сойд буцах хөдөлгөөндөө маш жижиг тойрог үүсгдэг. Бархас сойд яг ингэж явдаг удаан дээшээ. Бархас сойд яг ингэж асч унтардаггүй шүү. Тэгээ маш жижиг тойрог үүсгээд нэг иймэрхүү гэрэл цагирах шиг харагддаг. Бархас сойд үүнийг эрт цагт хийж байсан уу? Мэдээж хийж байсан. Энийг харцгаая. Бид бархас сойдыг хөдөлгөөнд оруулъя. Тэгээ сүүл үлдэхийг нь харъя. Бархас сойд регуласыг өнгөрлөө. Бодлоо өөрчил зогсоод хойшоо явлаа. Хоёр дахь удаага ойртож ирлээ. Дахиад бодлоо өөрчлөд буцаад регуласыг өнгөрлөө. Гурав дахь удаага ойртож ирлээ. Гурван давхцал бол илүү ховор үзэгдэл. Бид хүсвэл бархас сойд хаан гаригийн дээгүүр гэрэл цагирган титэм зурж байгаагаар харж болно. Сонирхолтой. Би хаан харлаа. Та харсан уу? Би хааныг харлаа. Зарим хүмүүс гайхалтай. Хаан эсвэл шинэ хаан. Магадгүй шинэ төрөл гэж ойлгож байгаа. Би мэдэхгүй. Би баталгаатай хаан харж байгаагаа мэдж байна. Гэхдээ маш их зүйл дутуу. Би еврей үндэстнийг харахгүй байна. Өөр сэжүүр байгаа. Би танаас асуулт асууя. 12 овгоос шинэ месаяг төрүүлэх вүлээ. Мэд хүн байна уу? Чиний зөв чанга хэлээрэй. Энэ бол Юда зөв байна. Тэгвэл Юда овгийн амьтныг тэмдэг нь юу вэ? Арслан тийм ээ зөв. Эхлэл номны 49-ыг харцгаая. Месая ирэхийг зүгэнсэн тухай байдаг. Юда, чи бол арслангийн гүйг юм. Хүүмэн чи барьсан олзоо орхин босов. Тэр Миран арслан шиг хэвтэн. Арслан болцохын үед хэн түүнийг босгохоор зүрхлэхгүй. Шило гэрэл хааны таг Юдагаас салахгүй. Захирагчийн шийдвэр түүний хөлийн хоорондоо салахгүй. Бүх хүн түүнийг дуулууртай дагах болно. Би ямар нэгэн зүйлийг барьж харуулъя. Та нар бүгд хааны барьдаг таяыг мэдэх бах. Энэ тухай дахиж гарах учраас би та бүгдийг тогтоож аваасаа гэж хүсэж байна. Энэ бол хаадын хаад Месая ирнэ гэсэн зөвнөл. Энэ ишлэл нь Юдагийн арслантай холбогдож байгаа нь бидэнд сэжүүр болсон юм. Буцаа тэнгэрийг харцгаая. Хэрвээ бид ордуудыг харахаар тохируулаад тэнгэр рүү харвал бархас сойд яг энд регуластер титэм хийж байна. Бас энд арслангийн орд байна. Би одоо еврей үндэстэнтэй холбогдож байгааг харж байна. Би хаадын хааныг бас арсланг харж байна. Гэхдээ бүр үүнээс том зүйл бас байгаа. Би одоо харуулъя. Би энийг хараад үнэхээр айсан. Энийг харахаас өмнө дахиад Библиэс уншия. Хамгийн сүүлийн ном. Бид саяхан хамгийн ихний номон дээр байсан бол одоо хамгийн сүүлийн ном илчлэлт. Та нарт илүү ойлгомжтой болгохын тулд би илчлэлт ном болон зохиолчийн талаар жоохон яриа. Йохан гэдэг хүн энэ номыг бичсэн. Тэр сайн мэдээний номуудтай нийлээд шинэ гэрээний 5 номыг бичсэн. Тэр илчлэлт номыг маш хөгшин байхдаа бичсэн. Энэ номыг бичгтээ тэр маш хүнд нөхцөл байдал байсан. Тэр Патмос арал дээр Христ итгэлээсээ болоод хаашаач гарч чадхааргүй зүлэгдсэн байсан. Библи судлаачид хэлэхдээ түүнийг тэн 6-аас 9 сар байсан гэж боддог. Тэр бараг тэр уулархаг арал дээр ганцаараа байсан. Тэр маш хөгшин байсан. Магадгүй 80 настай, 90 настай ч байж болох юм. Тэр үедээ энэ номыг бичсэн. Энэ ном толгоо эргүүлмээр ойлгоход бэрх зүгнэл зүйлсийг тухай өгүүлдгийг уншсан хүн бүр мэдэх баг. Энэ номны ихэнх хэсэг нь зүүрлэж хийсэн байдаг ба цаг хугацааны хувьд дараалалгүй. Энэ тайлбарлахад маш хэцүү ном л доо. Гэхдээ би бүгдийг нь тайлбарлаж чадахгүй ч гэсэн ихэнхийг нь бол чадна. Би одоо илчлэлт 12-ыг харуулъя. Тэгээд нэг жижиг хэсгийг сонгон авч тайлбарлаж өгье. За одоо Йохан хэрхэн дүрсэлсэнийг харцгаая. Тэр хэлэхдээ тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Та сайн анхаараарай. Нарыг өмссөн хөл доороо сар тэргүүн дээрээ 12 одны титэмтэй нэгэн эмэгтэй хевлийдээ үртэй байсан бөгөөд төрхөөр өвдөж шаналсандаа хашгирлаа.
Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагт тун 7 толгойтой 10 эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь 7 титэн байгаа ч. Хэрвээ та нэг ойлгож байвал над руу мэйл өчээрэй. Түүний сүүлэн Тэнгэрийн оддын 3-1-ийг шавхуурдаж дэлхий дээр унгав. Луу эмэгтэйг түрмөгч хүүхдийг нь зайлихын тулд төрөх гэж буй эмэгтэй өмнө зогслоо. Тэр эмэгтэй бүх үндэснийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлв. Дахиад таяг гарч ирлээ. Хин хүүхэд нэ? Энэ бол Иесус. Тэр түүний дүр бол хаадын хаан. Би Эхлэл номон дээр зүгнэлийг харсан. Одоо Ишлэл номон дээр дахин таяг гарч ирж байна. Таяг бол хаадын хаан гэсэн үг. Тэгвэл хүүн Иесусийн бол тэр эмэгтэй юм бэ? Тийм ээ, энэ бол амархан. Тэгвэл зүүрлэл хэлсэн тэр хүүхдийг залдихын тулд төрөх гэж буй эмэгтэй өмнө зогсон луу юм бэ? Энэ бол Херод. Луу бол Херод. Иохан бидэнд Ичлэл номон дээр луу бол Сатан гэж хэлсэн. Гэхдээ хүний нэр томьёогоор луу бол Херод байсан. Тэгэхээр одоо бидэнд ойлгомжтой боллоо. Тэр Тэнгэрт Иесусийн мэдлэгийг хараад ийхүү дүрсэлж байна. Би одоо та нарт миний нуруу хүзүү гарны бүх хүсийг босгосон нэгэн зүйлийг үзүүлье. Би Тэнгэрийг програмаа ашиглаад хөдөлгөөнд оруулахад бархас сойдыг юу дагаж байна вэ? Охины орд. Онгой эмэгтэй нарыг өмссөн байна. Бас хөлдөн сар байна. Энэ бол хавирган сар, маш жижиг харагддаг хавирган сар. Гэхдээ үүнд шалтгаан бий. Энэ бол еврей шинжил. Гайхалтай бэлэг тэмдэг намайг гайхшруулсан. Манай эртний өмнөх 3 оны 9-р сард Юда овгийн арслан төлөөж байгаа арслангийн ордонд хаан буюу бархас сойд гариг болон хаан гэгдэг Регулас од хоёр давхцсан ирж байна. Энэ тэнгэрт охины ордны хажууд мандаж байна. Онгой эмэгтэй нарыг өмсөн хөлд орон сар байна. Энэ бол Иоханы илчлэлт номны 12 дүрсэлсэн зүйлс. Энэ бол түүний харсан үзэгдэл гэдэг нь тодорхой. Би үүнийг хараад энэ бол Иоханы харсан үзэгдэл байна гэдгийг ойлгосон. Миний хамаг үсийг босгосон. Би энэ бүх болсон зүйлсийг хараад эн чинь магадгүй Иесус мэндэлснийг хэлж байна штэ гэж бодсон. Тэгэд байж байгаараа маш их еврей болон христч хүмүүс амьдралд үр тогтох тэр мөчөд эхэлдэг гэж үздэг. Тэгвэл энэ Иесусийн үр тогтох мөч байж магадгүй гэж бодсон. Габриэл Мариад үзэгдэхэд Мария энэ зүйлс таны хэлсний дагуу надад биелэгдэг гэж хэлсэн. Би түүнээс хойш 9 сарын дараа тэнгэрт ямар нэгэн сонир зүйл болсноо харъя гэж бодсон. Мэргэд Вавилоноос хөдлөөгүй байгаа учраас Вавилоноос эхлэе. Манай эртний өмнөх 2 оны 6 дугаар сар 9 сарын дараа гэсэн үг. Бархас бай титэм хэлбэрээр Регуласыг тойрч дуусаад орд руу буцаад явж байна. Тэнгэр харанхуй байвал бид Тэнгэрийг илүү тод харж чадах учраас нар жаргахаас эхлэе. Дэлхийн эргэлтээс болоод бүх зүйлс баруун жаргадаг. Тиймээс бархас байж ч гэсэн баруун жаргаж байна. Та өөрийгөө Вавилонд байна гэж төсөөлдөө. Тэгээд баруун зүг харавал та юу харах вэ? Израиль. Аль ч одоо орны төвүүдээс харах боломжтой нэг зүйлийг би одоо харуулъя. Одоо орны төвийнхэн үүнийг таны Иесуст итгэдэг Библийг мэддэг эсэхийг хамаарахгүйгээр зул сарын баяр болгоноор харуулдаг. Бүх одоо орон судалгааны төв зул сарын үзүүлбэр үзүүлж олон хүнийг татдаг. Таны бурханд итгэдэггүйг харгалзан үзэлгүйгээр энэ үйл явдлыг дандаа харуулдаг. Яагаад гэвэл энэ маш сонирхолтой үйл явдал. Энд би нэмэлт зүйлийг үзүүлье. Дээхэн үед хүмүүс өөрсдийн нүдээр л Тэнгэрийг ажигладаг байсан. Линз гэж байгаагүй. Би та нарт тэр нууцыг харуулахын тулд томруулъя. Тэд томруулж харж чаддгүй байсан. Гэхдээ би чадна. За хоёр объектаас салгачихлаа. Нэг нь бархас сойд, нөгөө нь өөр нэг гариг байгаа. Та надад ямар гариг вэ гэдгийг хэлж чадахгүй. Ирчүүд ангаргаас эмэгтэйчүүд бол сугараас ирсэн. Энэ бол их гариг болох сугар. Тэгэхээр бархас сойд хаан гариг болон сугар их гариг маш ойрхон ирж байна. Энэ жирэмсэлж байгаа мэт санагдаж байна. Бодит байдал дээр тэд үүнээс ч илүү ойртож ирдэг. Цаг хугацааг нь ихсгэе. Тэдний нэгэнтэйгээ яг 8 тоо шиг давхарлцсан. Тэд нэгнийхээ гэрлийг халахлаагүй харин илүү тод гэрэлтэж байсан. Тэр хоёр ингэж давхарлцсан хүмүүсийн нүдэнд нэг од болж харагдсан. Тэгээд энэ хэний ч харж байгаагүй гэрэлтсэн тод од болж хуурсан.
Бид бүх үеийн тэнгэрийг бодож олж чадна. Өмнө хин ч ийм тод од харж байгаагүй. Иймээс л энэ од онцгой байсан. Би Бэтлехемийн одыг гэрэлцэн тод од байсан гэж бодож байна. Бид хаа мэдлэгийг тэнгэрт харж байна. Бид бас хамгийн тод одыг харж байна. Мэргэд Иерусалимаас Бэтлехем рүү явхад од тэдний урд явсаар л байсан. Тэр нь од өмнөд зүгт байсан гэсэн үг. Тэгэхээр Бархас байд өмнө зүгт байх ёстой. Тэнгэрээ буцаад харцгаая. Бархас байд өмнөд байсан болов мэдээж мэргэд Иерусалим руу явах замдаа нэлээд хугацаа зарцуулсан. Одоо тэгэхээр 11-р сарыг харъя. Энэ бол өмнөд Бэтлехем Иерусалимаас өмнө зүгт байдаг. Өглөө 7 цагт одод тэнгэртэй байсаар л. Өмнө зүг жижиг хот Бэтлехемийн дээр Бархас байд харагдаж байна. Од зогсож чадах уу? Энэ бол хэцүү хэсэг. Од яаж зогсож чадах юм бэ? Энэ бол нууц байсан. Бид бүгд од зогсохгүй гэдгийг мэддэг. Физик болон инерцийн хуулийн дагуу од зогсох боломжгүй. Би энэ хэсгийг олж мэдэх гэж их зовсон. Яагаад гэвэл од зогсож чадахгүй. Би мэдээллүүдэд дахин харсан. Од зогсож чадахгүй нь бидний асуудал биш. Асуудал бол бүх одод байнга зогсож байдаг. Та тэдний хөдөлж байгааг харж чадахгүй. Тэд үргэж хөдөлж байдаг ч бид хардаггүй. Бүх одод байнга зогсдог юм бол Матай яагаад од зогссон гэж байна? Би буцах хөдөлгөөнийг бодсон. Тэгээд мэдээж шүү дээ. Одоо зогсдог штэ. Гаргүй ч гэсэн одоо тойрохтой буцах хөдөлгөөн хийж зогсдог. Яагаад од зогсдгийг буцах хөдөлгөөнд тайлбарладаг? Бархас байд зогссон уу? Хамтдаа харцгаая. Одоо Бархас байдыг сүүлийн үлдэх хэсгийг хөдөлгөөнд оруулъя. Та энэ хэсэгт хангалттай сайн харж чадна. Бархас байд жижиг хот Бэтлехем дээр буцаад ирсэн замаараа явлаа. Гэхдээ би та нарт арай өөр сонирхолтой дэлгэц харуулъя. Энэ дэлгэцэн дээр бид Бархас байд одыг тойрох яг тэр үеийг харна. Тэгээд эндээс бид энэ үйл явдлыг хизээ осныг мэдэх болно. Он харагдахгүй байгаа учраас би та нарт уншаад өгье. Манай эртний өмнөх 2 оны 10 дугаар сарын 30 Бархас байдыг хөдөлгөе. Хөдөлгөөнгөө одоо тойрч байгааг нь харж байна. Манай эртний өмнөх 2 дугаар 11 дугаар сарын 25 Бархас байд удаашраад буцах хөдөлгөөнийг хийж байна. Яг Бэтлехемийн дээр зогсож байгаа өдөр манай эртний өмнөх 2 дугаар оны 12 сарын 25 тань сонсогдож байна уу? Ноён Ларсон энэ тэгээд 100 сарын баяраар болсон гэж юу гэх хүмүүс асуух баг. Гэхдээ энэ нь үнэ. Би Иесусыг 100 сарын баяраар төрсөн гэж огт хэлээгүй шүү. Ер нь хинч тэгж боддог баг. Гэхдээ би энэ өдөр нь анхны 100 сарын баяр байсан байх магадaltaй гэдгийг л хэлж байна. Мэдээж еврейчүүд бидний хуанлыг хэрэглэдэггүй байсан. Тиймээс тэдэнд энэ ямар нэгэн утга учиртай байгаагүй. Гэхдээ бидэнд энэ нь утга учиртай байна. Магадгүй энэ бидэнд зориулсан тэмдэг байж болох юм. Би болсон үйл явдлыг цаг хугацаатай нь хэлж өгье. Манай эртний өмнөх 3 оны 9 сард Бархас байд гариг регуласыг тэтэм хэлбэрээр тойрсон. Тэгээд Бархас байд охины орд руу явсан. Охины орд нь нарыг өмсөн, сар хөлн доор нь байсан. Энэ нь еврей шинжил. Тэгээд 9 сарын дараа хамгийн том гариг, хамгийн тод гаригтай давхцсан хэний ч хизээж харж байгаагүй тод одыг бүтээсэн. Энэ од яг Иерусалим дээр жаргасан. Тэгээд мэргэд Иерусалим руу явсан. Тэд 11 сард Иерусалимд ирсэн. Тэд ирж Херодыг олж уулзаад бяцхан хаана вэ гэж хэлсэн. Херод Бэтлехем гэж хэлсэн. Тэгээд тэр Иерусалимыг орхин 8 км зайтай Бэтлехем руу явсан. Тэд дээшээ харсан чинь нөгөө од Бархас байд Бэтлехем хотын дээр байсан. Тэдний дунд байсан тоо боддог нэг залуу нь хардаа нөгөө од чинь тэр хотын дээр зогсчихлоо гэж хэлсэн. Тэгээд бичиж авсан. Бид манай эртний өмнөх 2 оны 12 дугаар сарын 25-нд од зогссон гэдгийг мэднэ. Тэд бэлэг авчирдаг тийм ээ. Тэд хүүг тэндээс олдог. Хүү малын дэвшинд амьдарч байгаа юу? Үгүй ээ, тэр нүүсэн. Грекчүүд хэлэхдээ түүнийг хөлд орсон 3-5 насны хүүхэд байсан гэдэг. Тэд хүүг олоод нөгөө бэлгүүдэд түүнд өгдөг. Тэгээ манай эртний өмнөх 2 оны 12 дугаар сарын 25-нд анхны 100 сарын баяр болсон. Би та нарт Бэтлехемийн одыг харууллаа. Харин одоо би судалгаанаас олсон нэг зүйлээ илчлэн харуулъя. Бэтлехемийн од нь Тэнгэрийн яруу найргийн эхлэл байсан ба энэ нь Христийн үхлээр төгсдөг. Яруу найргийн эхлэхээс өмнө та бүгдийг би загалмаа өдөрлөө авчи. Илүү ойлгомжтой болгохын тулд би эхлээд Пентекостын талаар багахан мэдээлэл өгье. Иесус дээгүүр өнгөрөх баяраар өгсөн. Харин үүний дараа тэмдэглэдэг еврейн баяр бол Пентекостын цайллага. Дээгүүр өнгөрөх баяраас 50 өдрийн дараа болдог учраас энэ баярыг Пентекост гэж нэрлэдэг. Пентекост бол том баяр. Энэ баяраар өөр улс орнд байдаг бүх еврей үндэстнүүд хүртэл Иерусалимд ирдэг. Тиймээс Иерусалимд маш их хүн цуглардаг.
Христ Иесусийн үхлийн дарааллыг бодцгаая. Иесус дээгүүр өнгөрөх баяраар үхсэн. Тэгээд буучлагдаа дахин амьдсан. Библи хэлэхдээ түүний дараа Иесус 40 өдрийн туршид дэлхий дээр хүмүүст үзэгдсэн гэдэг. Тэгэхээр Иесус бараг л Пентекостийн баяр хүртэл байсан байна. Тэр явахаас өмнө хүмүүс дээрээс хүч чадлыг хүлээж автлаа энд үлдгэсэн. Дагалдагчид түүний хэлснийг хийсэн. Тэд нэг газар цуглараад хүлээсэн. Пентекост болсон. Тэр үед тэдний дунд хачиргалтай зүйлс болсон. Тэдний байсан өрөөнд салхиж толгой дээр нь гал бүжиглэж байгаа мэт зүйлс үзэгдсэн. Тэгээд гинэт дагалдагчид нь харь хэлээр ярьж эхэлсэн. Пентекост дээр байсан хүмүүс тэр үүмийн шууганыг сонсоод бөөгнөрч эхэлсэн. Галилийн загасчид харь үндэстэнгүүтээ тэдний хэлээр ярьж байсан. Үнэхээр солиотой болж эхэлсэн. Бүр маш их хүн цугласан. Тэднийг эсэргүүцэгчд хүртэл гарч ирсэн. Тэгтэл нэг эсэргүүцэгч тэд согтуу байна гэж орилсон. Питер бос зогсоод тэд согтуу ш. Одоо дөнгөж өглөөний 9 цаг болж байна гэдэг үнэмшмээргүй байгааз. Дараа нь тэр маш галз үйлдэл хийдэг. Та үнийг битгий дуурайгаарай. Тэнд маш их хүн байсан. Маш их хүн. Бүр эсэргүүцэгчд хүртэл байсан. Тэгтэл Питер бос зогсоод хамгийн хуучин иш үзүүлэгчийн үгийг иш татан хэлдэг. Тэр Йовын хэлсэн үгсийг иш татсан. Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд энэ цус гал нөгөө дагалдагчдын толгой дээр байсан гал шиг. Суунаглах утаа болоо. Нар харанхуйлж, Йов магадгүй утаа шиг зүйл нарыг таглаж буй үзэгдэл харсан гэж би бодож. Нар харанхуйлж сар цус шиг улаан болж хөрнө. Энэ нь эзний агуу цог жавхлан төдөр ирэхээс өмнө болно. Эзний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно. Тэгснэ Питер орилон. Израиль ирчүүдээ эдгээр үгсийг сонсцгоо. Бурхан Назарын Иесусээр дамжуулан та нарын дунд хүчит зүйлс гайхамшиг тэмдгүүдийг бүтээж энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. Зарим үгийг налуу бичсэн. Учир нь энд өвөрмөц утга агуулгадж байгаа. Би та нарт өөр үгээр тайлбарлаж өгье. Цугласан олны дунд Питер болсон Йов маш их зүйлийг зөгнсөн. Түүний зөгнсөн бүх зүйлийг та нарт харсан гэж хэлж байна. Хэрвээ өмөлсөн олон хүн тэр зүйлсийг хараагүй байсан бол тэр сануулж хэлэх хэрэггүй байсан. Питер тэднийг цусан сарыг харсан гэж хэлсэн. Та нар цусан сар гэж юу болохыг мэдэх үү? Би л энэ яасан сони иш үзүүлэгч вэ? Энэ яг юу яриад байна гэж бодсон. Та юу иймэрхүү сони иш үзүүлэгч уншиж байсан уу? Сар цус шиг болно. Надад энэ иш үзүүлэгч хэний иш ойлгохгүй юм ярьж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ миний буруу байсан. Энэ эртний сар хэртэг гэсэн утгатай нэр том юм. Яагаад тэр үнийг сар цус шиг болно гэдэг вэ гэхээр сар хэртэг үе сар дэлхийн сүүлрэл рүү ордог. Тэгэхээр нарнаас ямар ч гэрэл сарлуу тусгай болно. Ийм нөхцөл ганцхан дэлхийгээс л ойсон гэрэл сарн дээр тусдаг. Энэ заримдаа нар жаргах тэнгэр улаадаг шиг л үзэгдэл юм. Агаар мандалд ирж буй нарны гэрэл улаанд өнгөтэй учраас сарыг улаан өнгөтэй харагдуулдаг. Та ийм сар харж ирсэн үү? Гайхалтай биш гэж юу? Йов сар хэртнэ гэж хэлсэн. Та нар тэр хэртэлтийг харсан шүү дээ гэж Питер хэлж байна. Одоо Христийн цовдлогдсон өдрийг олцгоё. Бид үүнийг олохгүй бол хизээний тэнгэрийг харахаа мэдэхгүй шүү дээ. Бидэн зарим нэгэн сэжүр байгаа. Би Bethlehem.com вебсайтын талаар дахиад нэг танилцуулчих. Яагаад гэвэл энэ сайтад Иесусийн цовдлогдсон өдрийн талаар маш сонирхолтой зүйлс байгаа. Бид ямар ч үсэн Лук номноос тэр өдөр амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан гэдгийг мэднэ. Та нарын зарим чинь бэлтгэлийн өдөр гэж юу болохыг мэдэхгүй баг. Еврейчүүд хуулийг яг сахидаг. Тэд хагас өдөр буюу амралтын өдөр ажил хийдэггүй байсан. Тэд хоол хийж хувцас угааж болохгүй. Гэхдээ тэд идэх хэрэгтэй шүү дээ. Тэд 5 дахь өдөр бүх зүйлсээ бэлддэг байсан учраас энэ бэлтгэлийн өдөр гэж хэлэгддэг. 4 сайн мэдээний ном дээр Есүс дээгүүр өнгөрөх баярын өмнөх цайлгын өдөр өгсөн гэдэг. Мөн энэ өдрийг 5 дахь өдөр гэж тэмдэглэсэн байдаг. Энэ маш тустай сэжүр. Яагаад гэвэл би дээгүүр өнгөрөх баярыг хизээ болдгийг гэдгийг мэднэ. Би Левит номноос эзний дээгүүр өнгөрөх баяр эхний сарын 14-ний өдрийн үдшийн бүрийгээр болдог гэдгийг мэднэ. Энэ бол Нисан сар. Еврей календар бол бидний хэрэгэлдэг нарны календараас өөр. Тэгэхээр энэ 3 сэжврүүд нэгдэж маш хүчтэй санаа гаргаж байна. Тэдний календар биднийхтэй жоохон адилхан. Таны төрсөн өдрийг аваад үзье л та. Үргэлж 1 сарын 1 өдөр болдог ч гэсэн үргэлж 7 хоногийн 1 гаригт болдоггүй тийм ээ. Нар болон сарны календар сарын өдрүүд 7 хоногийн гаригуудаа даган өөрчлөгддөг. Энэ бол сэжвэр.
Энэ бол маш том сэжвэр. Иесус Нисан сарын 14-ний 5 дахь өдөр өгсөн байна. Та ойлгож байна уу? Энэ үнэхээр амар болгож байна. Өөр сэжвэрүүдийг гаргаж ирээ. Иесус өөрийн үйлчлэлийг 30 настайдаа эхэлсэн. Иохан номонд Иесусыг 3 удаа дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэсэн гэж бичсэн байдаг. Иесус Пилатын өмнө баригдаж очсон гэдгийг бид мэднэ. Бид Пилатыг хизээ удирдахч байсныг мэднэ. Түүхч Тацитус бичгтээ 26-аас 36 онд Пилат удирдахч байсан гэдэг. Энэ бүгд нийлээд нэг дүгнэлтэнд хүргэж байна. Бидний бүх сэжвэрүүд 33 оны 4 сарын 3-нд гисэн энэ л өдөр давхцаж байна. Тэгэхээр энэ бол загалмай өдөр. Исая хэлэхдээ Месая хүн гэж танигдахгүй боллоо маш аимшигтай зодуулах болно гэж хэлсэн байдаг. Иесусыг өглөөний 9 цагт загалмаа дээр цовдлсон. Тэр түүнээс хойш 6 цагийн турш загалмаа дээр байсан. Түүний загалмаа дээр байхад замбраагүй зүйлс болж эхэлсэн. Газар хөдлөлт болсон. Шинэ гэрээн дээр хэлэхдээ маш том газар хөдлөлт бүр том чулуунуудыг хагалахаар газар хөдлөлт болсон гэдэг. Тэгээд тэнгэр харанхуй болж эхэлдэг. Ёол үзэгдэлтэй маш их утаа нарыг бүрхэнэ гэж бичсэн байдаг. Авснууд хөдөлсөн. Иерусалимийн сүмд хамгийн ариун газрыг хүмүүсээс тусгаарласан хөшиг байдаг. Энэ хөшгөн дээрээс доош хүртэл урагдсан. Энэ энгийн хүмүүс бурхантай шууд харилцах болсон гэсэн тэмдэг байсан. Яагаад гэвэл Месаягийн золиосоор энэ бүхэн боломжтой болсон. Тэд нар жарахаас өмнө түүнийг загалмаагаас буулгах хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол тэд дээгүүр өнгөрөх баярыг ариунаар тэмдэглэх боломжгүй болно. Тэгээд тэд түүнийг буулгасан. Гэвч тэмдгүүд нь үргэлжилсээр байсан. Тэр орой сар гарахад цус гарсан. Энэ хүн бүрийг өгтөл нь айлгсан. Хэрвээ би энэ үед амьдарч байсан бол энэ бүх үйл явдлыг болон сүүлд нь гарсан цусан сарыг хараад сүнс зайлтлаа яах байсан. Сар мандахтай айл эдийн хэртэж цусан өнгөртөө болцсон байсан. Ром цэргүүд эдгээрийг харцгаад юу гэж бодсныг би мэдэхгүй. Гэхдээ тэд маш их айсан байсан. Өдөржингөө маш олон зүйлс болж оройн цусан сар гарсан. Магадгүй тэд бид буруу зүйл хийждээ гэж бодсон баг. Гэхдээ болоогүй, өөр зүйлс бас байгаа. Өөр юу болсныг харуулахын тулд би Библиэс дахин уншия. Би Маркас зарим зүйлийг нь харуулъя. Яг тэр цагийг олох гэж байгаа учраас номын энэ тэндээс үсчиж байна. Марк бичгтээ тэд түүнийг цовдлох үед 3 дугаар цаг байсан гэсэн. Энэ тэгэхээр биднийхээр өглөөний 9 цаг цовдлсон гэж хэлж байна. Тэгээд бүх газрыг харанхуй 9 цагаас 12 хүртэл бүрхсэн. 9 дугаар цагт Иесус чанга дуугаар Элой, Элой, лама сабахтаны буюу орчуулбал миний бурхан, юун та намайг орхив гэж хашгирав. Энэ бол түүний сүүлийн амьсгал байсан. Иесус бараг 3 цагт өгсөн. Одоо тэнгэрээс харцгаая. Нар жарахаас өмнө сар аль хэдийнэ хэрцсэн байсан. Тиймээс тэд хэрцсэн сар гарахыг харсан. Мэдээж тэд нар жарахаас өмнө сар хэртгийг харж чадахгүй. Гэхдээ бид програмаа ашиглан харж чадна. Одоо нар жарахаас өмнөхийг харуулъя. Өдрийн 2 цаг. Энэ цагт Иесус амьд байсан. Бид хөдөлгөөнд оруулъя. Таныг нээх гайхширна гэж бодохгүй байна. Иесус үхэхэд сар хэрцсэн байсан. Би та нарт Иесусийн төрөлд тэр байтугай үр тоглолт гэх мэт гайхалтай зураглалыг сануулъя. Бархас үед Арслангийн ордонд Регуласыг титэм хэлбэртэй тойроод охины ордны онгон эмэгтэйрүү дээшилсэн. Онгон эмэгтэй нарыг өмссөн хөлдөнд сар байсан. Сар нь иврэ шинэ оныг бэлэгддэг. Харин одоо бүгдээрээ тэнгэрт Иесусийн үхлийг харцгаая. Ордуудыг харцгаая. Одоо бүтэн сар онгон эмэгтэй хөл рүү буцсан явж байна. Энэ нь Иесусийн амьдрал бүрэн төгс байсан гэсэн тэмдэг.
Иесусийн загалмайн цусан сарыг хараад тэр сар буцаад охины хөл рүү явах үед миний амьдралд юу болсон бэ гэдгийг би ухаарсан. Яг сар ирэх үед миний аврагч загалмаан дээр үхсэн. Би тэнгэр рүү хараад бурхантай яг юу хийгээвэ гэж хэлсэн. Би түүнийг хизээч мартахгүй. Энэ бол аимшигтай бас үзэсгэлэнтэй яруу найраг. Энэ яруу найраг надад миний харж чадаагүй бурхны шин чанаруудыг харуулсан. Энэ бол Месиягийн ирсэн болон явсан түүхийг багтаасан яруу найраг. Бурхан надад энэ яруу найргийг мэдхийг зөвшөөрсөн. Энэ юу гэсэн үг вэ? Энэ ямар утгатай юм бэ? Хүмүүс ямар нэгэн тэмдэг харахаараа түүндээ хариу үйлдэл үзүүлдэг. Түүнийг ойлгохыг хүсдэг. Энэ төрөлхийн зан гэхүүдээ. Яг л Мосе шатаж буй бутыг хараад түүнд ойртоо очиж юу вэ гэдгийг мэдхийг хүссэн. Бас мэрэгч гисэн тэнгэрт тэмдэг үзэгдэхийг хараад Иерусалим руу явсан. Тэд юу болохыг мэдхийг хүссэн. Тэгвэл энэ яг юу гэсэн үг вэ? Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэр Библийг үнэхээр нэхуур уншаад ойлгвол үнэн гэдгийг нь та мэднэ. Би энэ бол Месая ирснийг илэрхийлж байна гэж бодож байна. Бидний Месая тэнгэрт хүртэл тунхаглагдсан. Месаягийн төлөөсөөр би төгс бурхантайгаа буцан эвлэрэх боломжтой болсон. Би үүнийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй үүнээс илүү гүн утга байж болох юм. Бид одыг олсон. Харин одоо бодит зүйл итгэдэг хүмүүс од бол байгалийн төрлөх хөдөлгөөнөөс үүссэн болохыг мэдлээ. Нарны систем бол яг л цаг шиг математикийн нарийн томьёолоор хөдөлдөг. Тэгэхээр бид мянган жилийн өмнө нарны систем яг яаж харагдаж байсныг мэдэж болно гэсэн үг. Од бол энэ системийн нэг хэсэг юм. Энэ бүхэн надад үнэхээр ойлгоход бэрх санагдсан. Яагаад гэвэл бурхан бүх зүйлсийг бүтээж байхдаа л хизээ Месая ирэх байсан болон хүний амьдралаар амьдарч Месая загалмаа дээр амиа өгнө гэдгийг бүгдийг мэдэж байсан.